大家好，сайн байцгаана уу? Хятад хэлний багш Манлаа байна. За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ мөн адил си, хуан буюу дуртай гэдэг үгийг ашиглаад гэр бүлийнхаа уух дуртай зүйлийг хамтдаа ярилцгаая. За хамгийн түрүүнд 我爸爸喜欢喝茶. 我比爸爸熬. 我爸爸хэд миний аав. 喜欢дуртай喝 уух чаа гэвэл цай. Нийлээд манай аав дуртай уух цай буюу манай аав цай уух дуртай гэвэл ингэж хэлэх юм байна. За дараагийн слайдыг хамтдаа харъя. За энэ дээр бол 我妈妈喜欢喝绿茶. 我妈妈гэвэл миний ээж, би ээж буюу нийлээд миний ээж 喜欢дуртай喝 уух. 绿гэдэг нь ногоон өнгийг 绿. 茶 гэвэл цай. Нийлээд 我妈妈 миний ээж дуртай уух ногоон цай. Манай ээж ногоон цай уух дуртай. За дараагийн слайдыг бас хамтдаа харъя. За энэ дээр бол 我哥哥喜欢喝咖啡. 我比哥哥 ах. 我哥哥 манай ах 喜欢дуртай喝 уух咖啡гэвэл кофе. Манай ах кофе уух дуртай. За тэгвэл 我喜欢 буюу би дуртай гэсэн юм. За өөрийнхөө уух дуртай юм хэлэхдээ 我喜欢喝拿铁. Би дуртай хө уух拿铁 гэвэл кофений төрөл латте болох нь. Тэгэхээр би латте уух дуртай гэвэл ингэж хэлэх нь. За багш та хайдас дахиад нэг асуулт асууя. За энэ дээр 你喜欢喝什么? 你喜欢дуртай хө уух 什么? 什么гэдэг нь юу, ямар гэсэн утгатай үг. Асуух өгүүлбэрт орох нь. Тэгэхээр чи юу уух дуртай вэ гэдэг асуултанд гэрийн даалгавартай бүгдээрээ хариулж хэлцгээе. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай. За эзэн.